Сайн байцгаана уу сонсогчдоо, та яг одоо Час өдөр подкастын шинэхэн дугаарыг сонсох гэж байна. За, шинээр орж ирж байгаа сонсогчид байх юм бол манай подкаст зөвхөн Монгол улсад болсон бодит гэмт хэргийн түүхийг мөн босон явдлыг баримттайгаар олон нийтэд нээлттэй дэлгэгдсэн мэдээлэлд үндэслэн бэлтгээд 7 хоног бүрийн даваа болон пүрэв гарагт өглөөний 9 цагаас хүргэж байгаа билээ. За, өнөөдрийн дугаар болохоор сонсогчдын зүгээс өмнө асууж байсан хэрэг байна. Баянголын маниак хэмээн нэрлэгдсэн Эрдэнэбат гэх хүний тухай өгүүлэх болно. Тэрээр 2005 оноос эхлэн цуврал аллага үлдэж 18 жилийн турш хууль шүүхийн гадна амьдарсан нэгэн гэж хэлэхэд бол хол зөрөхгүй байх гэж би бодож байна. Түүний нууж явсан бузар булайн 2016 онд нэгэн эмэгтэй ор сураггүй алга болсноор аажмаар ил болж эхэлсэн. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол одоогоос жил орчмын өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр цуврал аллага үлдэж хохирогчдын цогцыг жалганд хайдаг байсан Эрдэнэбат гэгчид бүх насаар нь хорих ял оноожээ гэсэн мэдээлэл гарч байсан байна. Эрүүгийн цагдаагийн албаны хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хилцээний алба хаагчид 18-аас 19 жилийн өмнө үйлдэгдсэн хүн амны цуврал хэргийг илрүүлж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан гэж одоо ийм мэдээллүүд бол гарч ирсэн. За, тодруулах юм бол хамгийн анх 2005 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 11-р хороо Үерийн далан дотроос Иргэн Б-гийн цогцос олон тооны шархтай олдсон. За, Татаац ТV гээд YouTube суваг дээр бол ярьж байсан. Гэхдээ энэ суваг дээр болохоор их сурвалжаа яг тодорхой дурдаагүй лээ. Хаанаас олсон юм бол миний хувьд бол сайн мэдэхгүй байна. Энэ суваг дээр юу гэж ярьж байгаа вэ гэхээр эмэгтэй хүнийг мөчлөөд урдаас нөгөө бараа зөөдөг гахаа гэж ярьдаг штэ тий. Тийм одоо том цүнхэнд хийгээд Үерийн даланд хайчихсан байсан гэж ярьж байгаа. Тухайн үед энэ мэдээ өнөөдөр сонинд нийтлэгдснээр иргэдийг цочролт хүргэж байсан. Тухайн нийтлэлийн хэсгээс би та бүхэнд одоо уншиж хүргэе. Нийслэлийн Баянгол дүүргийн 11-р хороо 28 дугаар сургуулийн зүүн талын жалганаас эмэгтэй хүний цогцос олдлоо гэж байна. Цагдаагийн ажилтнууд одоогоор түүнийг хэн болохыг тогтоогоогүй бөгөөд уг эмэгтэй цогцыг мөчлөн хар өнгийн цүнхэнд хийгээд хайсан байжээ. Мөн уг цүнхэнд цэнхэр шоон хийтэй саарл өнгийн алчууранд боосон ингэртэй хүндлэн том товчтой хар өнгийн пальто, силкэн богино хар хүрэм зэрэг хувцас байсан аж. Энэ талаар тухайн үеийн буюу 2005 онд Баянгол дүүргийн цагдаагийн хилцээний мөрдөн байцаах тасгийн дарга дид хурандаа байсан им Төмөр Батаас тодруулсан. Тэрээр хэлэхдээ цогцос хөлтжигсэн учраас нас бараад хит хонож байгааг нь бол нарийн тогтоох боломжгүй гэсэн байна. Мөн хохирогч нь 170 см орчим өндөртэй, 20-25 орчим настай, мөрөө давсан өстэй эмэгтэй байсан бөгөөд түүний нас барах үедээ өмсөж байсан хувцсыг нь наривчлан хэлэх юм бол зах, хормой, ханцуу хэсэгтээ канттай цамц өмсөөд дотуур нь ингэр хэсэгтээ үдээстэй цагаан цамц давхарлаж өмсчихсэн байсан юм байна. Мөн зүүн хэсэгтээ цэцгийн хадгамалтай цэнхэр өнгийн джинсэн өмд, хар өнгийн хагас төрүүтэй гуталтай байсан гэсэн байна. За, ингээд энэ хэргийн хувьд бол хохирогчийн хэн болохыг тогтоож чадсан боловч эзэн холбогдогч нь бол тогтоогдохгүй бараг бүтэн жил тойрсны дараа буюу 2006 оны 11-р сарын 14-ний өдөр 18 цаг 40 минутанд цагдаагийн байгууллагад нийслэлийн Баянгол дүүргийн нутаг зурагтын шин эцсийн баруун талын жалганаас шуудаанд хийсэн эмэгтэй хүний цогцос олдлоо гэсэн мэдээлэл ирсний дагуу тус дүүргийн цагдаагийн албаны шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт очиж шалгахад 30-аас 35 орчим насны эмэгтэй цогцсыг хөл толгойг нь нийлүүлж шуудаанд чихээд жалганд хайчихсан байсан гэсэн мэдээлэл байна. Мөн тухайн хохирогч эмэгтэйг бол цогсны улмаас хүмсгэн задарчихсан. Тэд түүнээс гадна одоо бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байж болзошгүй буюу үтрэнд нь болон шулуун гидсэнд нь даавуу чихчихсэн байсан гэж одоо миний энэ үтсэн гээд байгаа Татаац ТV гээд YouTube суваг дээр бол ярьж байсан. Тухайн үед энэ талаар сонин дээр гарч ирсэн юм байна. Энэ сонингийн хэсгээс нь бас оруулаад өгчий. Түүнчлэн тухайн үед цагдаа нарын таамаглаж байснаар хохирогч эмэгтэйг өдрийн цагаар өөр газарт хөнөөгөөд харанхуй болж хүний хөл татармагц энэ зурагтын эцсийн баруун жалганд зөөвөрлөн авч ирж хайсан байх боломжтой гэж байгаа. Тэгээ энэ хоёр хэрэг нь бол цогцсуудын байршил, гэмтлийн шинж чанар, тэгээ боосон байдал, хаягдсан хэлбэр зэрэг одоо олон талаараа бол төстэй шинж тэмдэгтэй байсан учраас нэг хүн энэ хоёр хэргийг үйлдсэн байх боломжтой гэсэн таамагтай байсан. Тиймээс тухайн үед бол олон нийтийн дунд энэ хэргийг үйлдсэн этгээдийг хочилж гэж хэлэхүү те Баян
голын маниак гэх нэршлиг анх хэрэглэж эхэлжээ. За ингээд дээрх хоёр хэргийг хэн үйлцэн тогтоохдохгүй, баттай нотлох баримт олдохгүй олон жилийн нүрийг үтсэн байна. Гэвч дундуур нь 2008 онд мөн хоёр эмэгтэйг боож алаад цаазын ял сонсчихсан байсан Баян мөнх гихч хоригдол гарч ирээд би Баян голын маниак байна. Би Баян голд өргөхт хоёр эмэгтэйг хөнөөгөө шуудаанд хийж хайсан гэж хэрэг хүлээж исэн боловч яг хэргийн газарт нь авчраад мэдүүлэг аваад шалгахад болохоор хэргийн нотлох баримтаас өөр зүйлсийг тэр Баян мөнх гихч ярьж исэн болохоор түүнийг худал мэдээлэл өгж байгааг цагдаа нар бол мэдсэн. Ингээд олон жил дарагдаж хуучирсан хэрэг 2024 оны 5 дугаар сард шийдвэрлэгдсэн бөгөөд өнөөдрийн дугаарын гол дүр гэхүү хэрэгтэн этгээд буюу удаа ял шийтгүүлж байсан 1970 онд төрсөн Г Эрдэнэбат гэгч дээрх хэрэгүүдийг үйлдсэн болохыг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2024 оны 5 сарын 2-ны өдөр хилэлцэж Г Эрдэнэбатад бүх насаар нь хорих ялыг оноосон юм байна. Гэхдээ та бүхний дэлгэцнээс харж байгаачлан тогтоолыг нь нууцлчихсан байгаа болохоор бүгдээрээ түүний 18-19 жилийн өмнө үйлдэж байсан дээр дурдгдсан хоёр хэргийг бол нарийн детальтай аль биесны мэдээлэлтэй бүгдээрээ танилцах боломжгүй юм байна. Гэхдээ Эрдэнэбат гэгч нь 2016 оны 2 дугаар сард нэр бүхий арилжааны банкнд ажиллаж байсан энэ гэх эмэгтэйг мөн хэрцгийгээр хөнөөж цогцыг нь шуудаанд хийгээд өөрийнхөө ажиллаж байсан гутал засварын газартаа нуусан хэрэгт холбогдож Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг гин буруутай тооцоод 25 жилийн хорих ялыг бол оноочихсон байсан байна. Өөрөөр хэлэх юм бол Эрдэнэбат нь энэ гэх эмэгтэйг хөнөөсөн хэрэгт ял сонсоод хоригдож байхдаа өмнө нь 2005 болон 6 онд үйлдэж байсан хоёр хэрэгээ хүлээсэн юм байна гэж би ойлгосон. За ингээд дээр хэлсэнчлэн 18-19 жилийн өмнө үйлдсэн тэр хэрэгүүдтэй нь бүгдээрээ нарийн деталь бүрчлэн танилцаж чадахгүй ч гэсэн ерөнхийд нь мэдээллийг сонсогч танд өгсөн байхаа гэж бодож байна. Тиймээс Эрдэнэбатын хамгийн сүүлд үйлдсэн энэ гэх эмэгтэй амнасанд хүрсэн бэлгийн дур хүслээ мөн ёс бусаар хангасан хэрэгтэй нь одоо бүгдээрээ танилцъя. За ингээд юун туруунд бүгдээрээ цуврал алуурчин гэж нэрлэгдээд байгаа энэ Эрдэнэбатын хувийн мэдээлэлтэй танилцъя. Түүнийг бол Боржгон овогт Гомбын Эрдэнэбат гэдэг Монгол улсын иргэн 1970 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Хэрвээ одоогоор амьд байдаг бол 55 насыг хүрэх гэж байгаа юм байна. Бүрэн бус дунд боловсролтой, гуталчин мэрэгжилтэй. Хэрэгт холбогдох үедээ гутал засварчин хийж байсан бөгөөд ам бүл 1 хангуул дүүргийн 5 дугаар хороо Оёдлын үйлдвэрийн 80 айлын 9 дугаар байрны тоотод түр оршин сууж байсан. Улсаас авсан гавьяа шагналгүй. Урд нь бол 2 удаа ял шийтгэл эдэлж байсан гэсэн мэдээлэл шүүх цэгийн дээр бичигдсэн байна. Түүний өмнө нь үлдэж байсан хоёр хэргийнхэн тухай наривчлан дурдъя. За нийслэлийн шүүхийн 2001 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн 46 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор тухайн үед ашиглаж байсан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2 бусдын эд хөрөнгийг дээрэмдэх мөн хуулийн 239-р зүйлийн 3 буюу танхаарах гэмт хэргүүдийг үйлдсэн тул 113-ийн 1-р хэсэгт зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан байна. Гэхдээ 3 жилийн дараагаар нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 7 сарын 9-ний өдрийн 252 дугаар шүүгчийн захирамжаар түүний эдлэг үйлдсэн 1 жил 1 сар 18 хоногийн хорих ялаас нь тэнсэн суллагдсан байна. За ингээд тэрээр 2004 оны 7 сард суллагдсныхаа дараа дээр дурдсан 2 гэмт хэргийг 2005 болон 2006 онуудад үйлдсэн ч баригдаагүй яваад байсан юм шиг харагдаж байна. Ингээд үүнийхээ дараагаар дахин гэмт хэрэгт холбогдсон Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 1 сарын 22-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор дахин ял авсан байгаа. За энэ удаад ямар хэрэг үйлдсэн бэ гэхээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126-гийн 2-ын 1, 2-ын 4 буюу насанд хүрээгүй хүнийг тухуурхан даажигнаж, зовоон тарчлааж хүчинтсэн, мөн хуулийн 125 дугаар зүйлийн 2 буюу бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, мөн 147 дугаар зүйлийн 147-гийн 1 бусдын эд хөрөнгийг
дээрэмдэх гэж байгаа. За тэгээ бас дуусаагүй хамгийн амар нь эрүүгийн хуулийн 109-р зүйлийн 109-ийн 2-ын 5-д заасан гэмт хэрэг буюу хохирогчийг насанд хүрээгүй эсвэл жирэмсэн эмэгтэй гэдгийг мэдсээр байж хууль бусаар хорих гэсэн гэмт хэрэгүүдийг үйлдэж нийт 10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн байна. Ингэж одоо шууд хэлж болох уу үгүй юу мэдэхгүй байна. Гэхдээ дээрх зүйл ангиудаас нь бол харахад миний дүгнснээр насанд хүрээгүй хүүхдийг хориод, хүчирхийлээд, бэлгийн дуур хүслээ ёс бусаар хангасан гэж харагдаж байгаа байхгүй юу? Ер нь бол одоо нөгөө илрээгүй байсан тэр 2005 болон 6 онд үйлдсэн хоёр хэрэгтээ ижилхэн санагдлаа. Тэгээ энэ удаагийн насанд хүрээгүй хохирогч нь яаж амьд үлдсэн, хэрхэн яаж энэ хэрэг илэрсэн юм гэдгийг хэрвээ мэдэх боломж бидэнд байсан бол илүү нарийн мэдээлэл авахар байлаа. Яг та бүхэн нэмэлтээр нэг зүйл хэлэхэд би нөх хүнээс сонсч байсан. Үнэн худлааг нь бол яг сайн мэдэхгүй байна. Хавтаст хэрэг 2-ын хэддүгээр анги дээр нь гардаг гэлээд энэ хэрэгээс санаа авсан гэж ярьж байсан. Тайрмал үстэй эмэгтэйчүүдийг онлоод хохирогчоо болгодог гэд нэг тийм анги гарч ирсэн юм байлээ. Үтсэн хүмүүс нь бол мэдж байгаа байхаа. За ингээд Эрдэнэбат нь 2008 онд хүүхэд хүчирхийлсэн хэргээр 10 жилийн ял авсан боловч 6 жил 6 сар орчим хоригдоод сум дундын 18 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 124 дугаар шүүгчийн захирамжаар идэлээгүй үлдсэн 2 жил 4 сар 6 хоногийн хорих ялаас хугацааныхаа өмнө тэнсэн суллагдаж байсан юм байна. Одоогоос 10 жилийн өмнө суллагдаж байсан гэдгийг та бүхэн маань ойлгоорой. Яг одоогийн байдлаар 2025 оны байдлаар бидний ашиглаж байгаа эрүүгийн хуулиар бол хүүхэд хүчирхийлсэн насанд хүрээгүй хүүхдийн амь насыг хөнөөсөн этгээдийг хугацаанаас өмнө сулалдаггүй болчихсон байгаа юм байна лээ. Түүний хувийн амьдралын тухай гэх юм бол Эрдэнэбат нь өмнө нь нэг хүнтэй бол гэр бүл болж байсан, амьдарч байсан, өөрөө охинтой хүн юм байна. Тэгээ түүний тухай нэгэн гэрч мэдүүлэхдээ уучхаараа их догшин ширүүн огцон мууртай болчихдог, архиугаад гудамжинд бүр шалдан гүүж явдаг байсан гэх мэдүүлгийг өгсөн байна. Үүнээс гадна Эрдэнэбатын эгч нь бол бас мэдүүлэхдээ дурдахдаа түүнийг архиугаагүй үедээ бол зүгээр байдаг боловч архи дарс уухаараа маш догшин ширүүн зантай нэг тийм мэдрэл муутай галзуу хүн шиг болчихдгоо гэж хэлсэн. Шүүхийн шийдвэрийн цахим санд бичигдснээр түүний 2016 онд холбогдсон хэргийн талаар товчхон дурдах юм бол шүүгдэгч Эрдэнэбат нь ялтай байхдаа мөн согтууруулах хундааны зүйл хэрэгэлсэн үедээ давтан үйлдэлээр 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүрийн 11-р хороо, Рашаантын 19-р гудамжны 10 тот өөрийн амьдарч ажилуулж байсан гутал засварын газарт иргэн инийн аануусаар бэлгийн харилцаанд орж бэлгийн дуур хүслээ ёс бусаар хангасан мөн иргэн энийг амьд байхад нь зүүн дээд 3 дугаар шүдний хугарал, дух уруулын шарах, зүүн нүдний завх, уруул, баруун буглаг, баруун суг, баруун хөх, гуйны цус хуралд, хошногны амсрын цус хуралд шарах, зөөлөн эдийн нэвтрэл бүхий олон тооны гэмтэл учруулан онц харгас хэрцгий аргаар иргэн энийг боомуулж санаатай алсан түнчлэн уг гэмт хэрэгээ нуун далтлах зорилгоор хохирогчийн цогцыг шуудаалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. За одоо та бүхэнд мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч нарын өгсөн мэдүүлгийг болон хэрэгт хуульд заасан үндслэл журмын дагуу цугларсан шүүхийн шийтгэх тогтоолд дурддагдсан одоо ач холбогдол бүхий нотлох баримтуудаас нь хүргэе. Тэгээд дараагаар нь гэмт хэрэгтний өөрийнх нь өгсөн мэдүүлэгтээ бүгдээрээ танилцах болно. Дугаараа дуустал нь хамт байгаарай. За хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу амь хохирогчийн төрсөн дүү им мөн амь хохирогчийн өөр нэгэн дүү бас үеэл гих мэт ойрын хүмүүсийнх нь мэдүүлгээс харахад амь хохирогч нь 2016 оны 2 сарын 26-ны өдөр ажилдаа явлаа гэд гэрээсээ гарсан. Тэгээд орой 19 цагийн орчимд ээж рүүгээ уцаар яриад би оройтож очин шүү. Битгий хүлээгээрээ химээх одоо сүүлчийн утасны дуудлагыг хийсэн байдаг. Ингээд л ерөөсөө хохирогчийн ор сураггүй тагчиг алга болчихсон байгаа. Амь хохирогчийн хувьд ээжтэйгээ хоёулахна амьдардаг байсан эмэгтэй юм байлээ. Тэгээд хохирогч огт гэртээ ирэхгүй, чимээ сураггүй байхаар нь дүүнер нь бол сандарч эхлээд хамгийн ихэнд бол ээжээсээ эгч маань ер нь ямар хүмүүстэй найзалж нөхрөлдөг талаар асуухад Эрдэнэбат гэдэг залуутай танилцсан гэж хэлжсэн. Мөн хохирогчийн сайн найз Ил гэдэг хүнээс нь хинтээ нийлдэг талаар нь баталгаажуулж асуухад шин замын хажууд байрлах гуталчин залуутай уулздгаа гэж гэрийнхэнд нь хэлсэн байна. Ингээд гэрийнхэн нь хамгийн ихэнд ажил дээр нь очсон. Хохирогчийн холбоо тасарсан өдөр буюу 2016 оны 2 сарын 26-ны баасан гарагт амь хохирогчийн ажлын хувьд
бол энгийн л нэг ажлын өдөр байсан. Ямар нэгэн баяр ёслол болоогүй. Ажил дээрээ эсвэл ажлынхантайгаа ажлаад хараад ууж идээгүй тухай хамт ажиллагсад нь баталж хэлдэг. Түүнээс гадна ажлынх нь гадаа байх хяналтын камерыг шүүж үзэхэд амь хохирогч нь 18 цаг 42 минутанд хурууны хийгээ уншуулж эрцээ бүртгүүлээд хамт ажилдаг хилцсийнхаа ажилчдаас хамгийн сүүлд ганцаараа гарч явсан болохыг олж мэддэгэ. Үүнийхээ дараагаар хохирогч бол ээж рүүгээ залгаад дээр дурдсанчлан оройтох тухайгаа хэлсэн байгаа. Мөн амь хохирогч ажлаасаа гараад ATM ороод данснаасаа 76,000 төгрөг аваад дараа нь дахин 100,000 төгрөгийг бол тус авсан байдаг. Амь хохирогчийн тухай ажлын хамт олон нь хэлэхдээ их нийтэж хүнтэй хэрүүл ам хийгээд муухай ааш зан гаргаад байдаггүй. Ажил дээрээ бол огт сохтуу ч юм уу эсвэл арх үнэртүүлч гэсэн байдалтай ирж байгаагүй. Ажилдаа хариуцлагатай ажиллаад тасалдаггүй байсан тухай гэрчээр мэдүүлэг өгсөн байна. Ийхүү амь хохирогчийн дүүнер нь түүнийг ажлаасаа ганцаараа гарч явсныг мэдмэгцээ эгчийнхаа уйлддаг байсан гэх тэр гуталчин Эрдэнэбат дээр очиод эгчийгээ асуусан чинь 4-5 хоногийн өмнө уцаар ярьж байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь манай эгч өөрөөс ч өөр хүнтэй уйлддаггүй, тантай уйлдсан гэжсэн байна гэсэн чинь Эрдэнэбат бүр үгүй ээ би юроос уйлзаагүй гэд гүрийгээд байсан юм байна. Тэгэхээр нь жаахан аргалж агаад за тэгвэл та уцаа өгж байгаа ч гэд Эрдэнэбатын уцыг нь аваад үтсэн чинь амь хохирогчийн сураг тасарсан оройных нь 22 цагт амь хохирогчийн дугаараас Эрдэнэбатын уц руу залгасан дуудлага байдаг. Ингээд амь хохирогчийн дүүн шууд тулгаад Эрдэнэбатаар өөрөөр нь хилүүлэх гээд цохилдуулаад гэх юм уу те. Манай эгч орой 22 цаг өнгөрж байхад танаа гутал засвар руу орж байхыг нь харсан хүн байна гэд хэлсэн чинь Эрдэнэбат шууд хувраад тийм над руу залгачаад ирсэн. Тэгэд найзуудтайгаа амралтанд явах гэж байна. Нөгөө гутлаа авчирч өгөн шүү гэж хэлээд гарсан штэ. Тухайн үедээ бол нэг юм бөмбөгөр хэлбэртэй комби маягийн машинтай явж исэн. Гэхдээ би машиныхын дугаарыг бол хараагүй гэж Эрдэнэбат хэлсэн байгаа. Ингээд амь хохирогчийн ар гэрийнх нь бол ямар ч амжилтанд хүрэхгүй бутсан. Иннээс хойшоо болохоор хохирогчийн ар гэрийнх нь уйл нь бол юу болох нь гэд Эрдэнэбатыг хараад ойролцоох газраас нь хотолт хийж байж исэн байлээ. Мөн цагдаад бүртгүүлээд албан ёсоор болон хуваараа хайж эхэлсэн байна. Гэрч Б буюу хохирогчийн нэг дүүн мэдүүлэхтэй дурдахдаа би цагдаатай хамт гуталчин дээр очиход хаалгаа хаагаад гараад явчихсан байсан. Тэгэхээр нь Эрдэнэбат руу залгахад офицерын энд явж байна гэхээр нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн хилтэс дээр хүрээд ир гэхэд за би очлоо гэсэн. Тэгээд маргаашин цагдаа дээр очиход Эрдэнэбат нь ирээгүй байсан бөгөөд утас руу залгахад салгаастай байсан гэж хэлсэн байна. Мөн үүний дараа хохирогчоос мөн л сураг ажиг байхгүй 2016 оны 3 сарын 6-ны өдөр 16 цаг өнгөрч байхад амь хохирогчийн дүүрүүн Эрдэнэбатын эгч Эс гэх хүн залгаад аимшигтай мэдээд дуулгасан. За юу гэж хэлсэн бэ гэхээр манай дүү Эрдэнэбат сая над руу залгалаа. Эрдэнэбат сая надад би хүн алаад хойдлынхаа өрөөнд хийчихсэн байгаа шүү гэж хэлээд уцаа тасалчихлаа. Энэ ямар нэг юм болохоо байчих шиг боллоо. Би өөрөө гэрээсээ гараад Эрдэнэбатын ажил руу алхаад очиж гинэ. Та нар хүрээд ирэх үү гэж хэлснээр хэрэгтний харгас үйлдэл бүрэн илэрсэн гэж хэлж болно. Ийхүү амь хохирогчийг ор сураггүй болсон тухай нь мөрдөж байсан тэр цагдаагийн ахмадад гэр бүлийнх нь хэлээд ингээд хідэн талаасаа гутал засвар дээр нь очсон. Яг л саяны дээр хэлсэнчлэн гутал засварынх нь арынх нь өрөөнд гурилын шуудаан дотор хохирогчийн цогцыг хийчихсэн байсан. Дээр дурдагдсан гэрч Эс буюу Эрдэнэбатын эгч нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ Эрдэнэбат гуталчин хийдэг. Өнөөдөр 11 цагийн орчимд над руу залгаад би нэг хэрэг хийчихсэн шүү гэж хэлээд уцаа тасалчихсан. Тэгээд буцаагаа залгахаар холбогдох боломжгүй байгаад байсан. 12-оос 13 цагийн хооронд дахиж залгаад би хүн алаад хой талынхаа өрөөнд хийчихсэн. Давхар өрөөний түлхүүр ойдлын машин дээр байгаа шүү гэж хэлээд уцаа тасалсан. Тэгэхээр нь би өөрийнхөө ах руу залгаад Эрдэнэбат хүн алчихсан гэж хэлээд уцаа тасалчихлаа гэсэн чинь наадах чинь урд нь шоронд орж исэн хүн алчихсан байж магадгүй шүү гэсэн гэж Эрдэнэбатын эгч нь бол мэдүүлэг өгсөн байна. Мөн тэрээр нэмж хэлэхдээ 2016 оны 2 сарын 26 буюу хохирогчийг алах болсон өдрөөс хойш 3 сарын 3-ны хүртэл хугацаанд би Эрдэнэбаттай уулзаад гутал засварынхын газар руу орч гарч явж исэн. Гэхдээ би ерөөсөө цаад талынхын жижиг өрөөнд нь орж байгаагүй. Учир нь Эрдэнэбат мөнгө төгрөг болон өөрийнхөө хэрэгтэй зүйлээ тэр цаад өрөөндөө хийгээд байнга цоочтой байлгадаг байсан гэсэн мэдүүлгийг бол эгч нь өгсөн байна.
За одоо бүгдээрээ шүүхийн шинжилгээний хэсэг рүү орцгоё. Нилийн нарийн дэлгэрэнгүй ярих байх. Тийм болохоор хит эмзэг хүмүүс байх юм бол энэ хэсгийг алгасчихвал зүгээр юм болов уу гэж би бодож байна. Шинжээч бэ долгормоо мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ амь хохирогчийн биед учирсан гэмтлүүдээс нэг шүдний хугарал, дух, уруулын шарах, зүүн нүдний завхны цус хуралт, хошногны амсрын цус хуралт, шарах, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь хэрвээ дан дангаараа байсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн байна. Харин доор дурддах бусад гэмтлүүд нь дан дангаараа бол гэмтлийн зэрэгт хамаарахгүй. За тухайлах юм бол талигаачийн хүзүү хоолойд нь амьд байхад нь үүсгэгдсэн дарагдлын орон байх ба энэ нь хүзүүнийх нь бүх төвшөнд байгаа. Үүнээс гадна хүзүүнийх нь баруун, зүүн тал, урд хэсэгт нь бус дарагдлын орон мөн үүсчихсэн байсан. Шинжээч бол үүнээс дүгнэхэд урдаас арагш чиглэлтэй татах эсвэл дарсан байх боломжтой гэсэн байна. Мөн хохирогч босоо байрлалтай байсан тохиолдолд хохирогчийн ар нуруу руу нь тодорхой хэмжээний талбайтай зүйлээр ивэх үед одоо энэ гэмтэл үүсэх боломжтой гэж байгаа. Гэхдээ хохирогч хэрэгтэн хоёрын өндөр нь ойролцоо тохиолдолд босоо байрлалаас энэ гэмтлүүд нь үүсэх боломжтой ийм дарагдлын орон байна гэсэн байна. Мөн амь хохирогчийн хошногны амсарт үүссэн гэмтэл нь эр бэлэг эрхтнээр үүссэн байх боломжтой. Учир нь амь хохирогчийн хошногны амсраас авсан арчтас наалдац дээрээс үрийн шингэн эр бэлгээс илэрсэн байдаг. За ингээд үргэлжлүүлээд шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 480 тод шинжээчийн дүгнэлтээс харах юм бол дээр дурдсан нас барахаас нь өмнө үүссэн гэмтлүүдээс гадна баруун бугуулганд нь хуучин үүсчихсэн байсан цус хуралт бол тогтоогдсон. Харин нас барсных нь дараа зүүн талынх нь өвдгөнд зулгаралт үүссэн байсан байна. Мөн талигаачийн цуснд бол 0.8 промилийн спиртийн зүйл илэрсэн байгаа. Гэмт хэрэг сонсдог хүмүүс бол мэдж байгаа байх. 0.8 гэдэг нь бол согтолтын хөнгөн зэрэгт хамаарнаа. Үргэлжлүүлээд талигаачид одоо үхэлд хүргэх архаг хууч өвчин огт тогтоогдоогүй бөгөөд түүний өвтрэний арчтас наалдац дээрээс үрийн шингэн эр бэлгээс илрээгүйч гэсэн аанусных нь арчтас наалдац дээр үрийн шингэн эр бэлгээс илэрсэн гэдгийг дээр дурдсан байгаа. Талигаач бол жирэмсэн байгаагүй мөн нас барсан цаг хугацааг нь наривчлан тогтоох боломжгүй юм байна. 480 тод шинжээчийн дүгнэлтээр талигаачийн хүзүү гаднаасаа уяа гогцоогоор дарагдсны улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ гэж бичсэн байна. Харин шүүх эмгэг судлалын 330 дугаартай дүгнэлтэнд бичснээр Эрдэнэбаатар сэтгэц мэдрэлийн хувьд ямар нэгэн эмгэггүй болно. Эрдэнэбаатар гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна. Эрдэнэбаатар болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна гэсэн дүгнэлт байдаг. За ингээд бүгдээрээ үүний дараагаар хохирогчийн хувцас эд зүйлс хийсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1732 дугаартай дүгнэлтээс ярий. Шинжилгээнд ирүүлсэн хувцснуудад урагдалт, цооролт, тасралт, ханзралт, зулгаралт бол гарсан байна. За үүний дотроос хар ногоон цамцанд 5-ыг харьцах нь 5 мм, улаан хүрэн ороолтонд нь 5-ыг харьцах нь 3 мм, 4-ийг харьцах нь 2 мм, 1-ийг харьцах нь 1 мм, 3-ыг харьцах нь 2 мм гих дөрвөн ширхэг цоорхойнууд хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шин цоорхойнууд байна гэж байгаа. Харин цайвар цэнхэр жинсэн өмдөнд гарсан 27-г харьцах нь 15 мм-ийн уранхайнд болохоор эдлэгээний явцад гарсан хуучин уранхай байсан бол цайвар шаргал өнгийн хөхний даруулганд гарсан тасралт нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шин тасралт байна гэж байна. За үүгээр ч зогсохгүй хохирогчийн өмсөж явсан гутланд нь хүртэл зулгаралт, ханзархай зэрэг тогтоогдчихсан байгаа. Тухайлах юм бол түрүүтэй гутланд нь гарсан 3-ыг харьцах нь 2 см, 2-ыг харьцах нь 1.3 см талбайд гарсан зулгаралтууд нь хатуу гадаргуутай харилцан үйлчлэлээр тус гарсан шин зулгаралт байх бол мөн түрүүтэй гутланд гарсан 20 мм-ийн уранхай нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шин ханзарсан уранхай байна гэж дурдсан байна. За үүгээр бол шүүхийн шинжилгээний хэсэг бол дуусаагүй. Дахин нэг дүгнэлт байна. Би бүтнээр нь уншаад өгье. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 15 дугаартай дүгнэлтэнд 1. Хүн нас барснаас хойш 2 цагийн дараагаар хүүрийн хөшөлт үүсэж эхэлнэ. 2.
цогцос хөрж хөшөлт үүссэний дараа цогцсны хөшөлт эхлэхээс өмнө шуудаанд хийсэн байх боломжгүй. Талигажийг нас барсны дараа цогцсны хөшөлт эхлэхээс өмнө шуудаанд хийсэн байх боломжтой. 3. Хөшөлт үүссэний дараа шуудаанд хийсэн тохиолдолд мөчтийг тэнээлгэх болон нугалахын тулд мэдэгдэхүйц хүч орох бөгөөд нэг хүн ганцаараа хийх боломжгүй. 4. Цогцсны хөшөлт дулаан байранд 72 цагийн дараагаас бага хэмд 6-7 хоногийн дараагаас суларч эхэлдэг. Тийм учраас цогцсны хөшөлт суларсны дараагаас шуудаанд нугалж хийх боломжтой. 5. Талигажийг нас барснаас хойш хөшөлт эхэлсэн тохиолдолд нэг хүн ганцаараа шуудаанд хийх боломжгүй. 6. Талигачийн хүзүү гаднаас уяа гогцоогоор дарагдсны улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас барсан тул талигачийг нас барахаас өмнө амьд байхад нь шуудаанд хийсэн байх боломжгүй гэсэн дүгнэлт бол байна. Бүтнээр нь та бүхэнд уншиж өглөө. За амь хохирогчийг болохоор гутлын цахилгаанаар хоолойг нь боогоод тэгээд гурилын шуудаанд хийчихсэн байсан байлээ. Эд мөрийн баримтаар бол хураагдаж авсан байдаг. Дээрх дүгнэлтээс харах юм бол талигачийг нас барсныхын дараа 2 цагийн дотор хөшөлт эхлэхээс өмнө шуудаанд хийсэн байх боломжтой юм шиг харагдаж байна. Эсвэл бага хэмтэй орчинд 6-7 хонуулсныхаа дараагаар нэг бол дулаан байранд 72 цаг байсныхаа дараа цогцсны хөшөлт нь суларч эхэлмэгт шуудаанд нугалж хийсэн байх боломжтой юм байна гэж би хувьдаа ойлгож байна. Саяны шүүхийн шинжилгээний скриншотыг нь бас оруулаад өгчихсөн болохоор сонсогч та бүхэн өөрсдөө уншаад өөрсдийнхөө сэтгэлдээ бас үлдээгээрэй. За одоо бүгдээрээ болохоор шүүхийн хэлэлцүүлгийн үеэр хоёр талаас ямар мэдүүлэг, ямар тайлбарыг гаргаж ирсэн бүтнээр нь хүргэе. Шүүгдэгч Эрдэнэбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ намайг эрүүгийн хуулийн тусгай ангийн 91-ийг зааснаар зүүлжсэн бол би хүлээн зөвшөөрөх байсан. Харин энэ зөвлөлтүүдийг бол би хүлээн зөвшөөрөхгүй байна. Талигаж бит хоёр дотн харилцаанд ороод 2 жил болж байсан. Бит хоёр өмнө нь шулуун гэцээр бэлгийн харилцаанд орохдоо хин маань хүсч үлддэг байсан. Хэрв талигаж зөвшөөрдөг байсан бол хин нэгэнд энэ талаараа мэдэгдэх ч юм уу, надаас салах ч юм уу, хориг тавих зэрэг боломжтой байсан. Мөн талигаж бит хоёрыг дотн харилцаатай байсан гэдгийг гэрийнхэн нь болон хамт ажилладаг хүмүүс нь мэддэг байсан. Бит хоёр хинийхээ хүсэл зоригийн эсрэг бэлгийн харилцаанд огт орж байгаагүй учраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 125-2 зааснаар бэлгийн дуур хүслээ ёс бусаар хангасан гэж зөвлөжилсэнийг хэрэгсэхгүй болгож өгнө. Надад талигажтай бэлгийн харилцаанд орсноо бусдаас нуух зүйл байгаагүй. Тухайн үед ажлын газраар маань хүмүүс орж гараад байсан бөгөөд би тэр үед айж зочирдсан байсан учраас талигачийн цогцыг шуудаанд хийсэн. Хэрвээ талигачийн цогцыг нуух байсан бол хаа нэгэн газар аваачаад нуухал байсан. Гэвч би ийм үйлдэл гаргаагүй. Мөн өөрийн хийсэн буруутай үйлдэлээ би утсаар бусдад мэдэгдээж талигажийн цогцыг зааж өгсөн. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгч байсан. Надад уг гэмт хэргийг нуун далтлах шаардлага байгаагүй. Би талигажийг санаатай тамлан тарчлааж мөчлөх зэргээр онц харгас хэрцгий аргаар аминд нь хүрсэн гэж бодохгүй байна. Би тухайн үед хэрэг болдог өдөр талигажтай маргалдаж байхад талигаж намайг гутлын цахилгаанаар ороолгож байсан. Тэр гутлын цахилгааныг нэг удаагийн үйлдэлээр булааж аваад боомлсон нь үнэн. Гэтэл эрүүгийн хуулийн тусгай ангийн 91-р зүйлийн 91-2-6, 2-12 буюу онц харгас хэрцгий аргаар өөр гэмт хэрэгээ нуун далтлах буюу хялбарчлах зорилгоор гэсэн зүйл ангаар хит нэг талыг баримтлан яллах дүгнэлт үйлдэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд уг хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр зөвлөж өгнө. Би талигажийн ар гэрээс чин сэтгэлээсээ өөрийн хийсэн буруутай үйлдэлээсээ уучлалт гуйж байна. Би талигажтай хамт амьдрах хүсэлтэй байсан. Гэтэл тухайн үед тийм зүйл болсон. Мөн шүүхээс миний насны хязгаар, эрүүл мэнд болон бусад талыг харгалзаж үзээд аль болох хөнгөн ял оногдуулж өгнө гэж Эрдэнэбат ичих нүргүүгээр шүүх хурал дээр ийм зүйлийг бол ярьсан байна. Харин одоо шүүх хуралдааны үеэр өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч им буюу дүүгийнх нь мэдүүлгээс хүргэе. 2 дугаар сарын 26-ны өдөр миний эгч ажилласаа тараад ээж рүү уцтаад гэртээ харна гэснээс хойш би эгчийгээ хайж эхэлсэн. Эгч маань ирэхгүй байхаар нь 3 дугаар сарын 2-нд би Эрдэнэбатынд эгчийгээ хайж очив.
Тэгэхэд энэ хүн ажиллаа хийгээд, гадаа гагнуур хийгээд юу ч болоогүй юм шиг зогсож байсан. Игчээгээ асуухад таараагүй гэхээр нь би сэжиглээгүй. Маргааш нь бас дахиад очиход Эрдэнэбат гутал засвартаа бас л ажиллаа хийгээд сууж байсан. Тэгээд түүнийг дагуулад танаа Яармагийн герт чинь очиж үзье гэхэд тэр энгийн хүмүүстэй би явахгүй. Цагдаа дагуулад ир гэхээр нь бид цагдаа дээр очиод буцаж очиход оргон зайлсан. Цагдаа нар түүнийг хайсаар байгаад 3 дугаар сарын 9-нд тусгаагийнхан барьж авсан. Эрдэнэбатыг хайж отолт хийж байхад түүний ихч Ис гэдэг нь байрнаасаа биднийг хөөж байсан. Бид тэнд отолтоо хийсээр байсан учраас энэ Эрдэнэбат яалтчгүй байдалд ороод ахтаа энэ талаар хэлсэн байсан. Бид мөрдөн байцаалтын шатанд Эрдэнэбатын утасны биелийг авах хүсэлт гаргахад Эрдэнэбатын утасны биелийг аваагүй мөртлөө хохирогчийн утасны биелийг авчихсан байсан. Эрдэнэбат нь талигачийн цогцыг гаргаж хаяхал санаатай шуудаалсан. Тэгээд бид 3 сарын 9-ний өдрийг хүртэл тэнд отолт хийсээр байхад ах нь гарч ирээд манай дүү хүн алчсан юм байна гэж хэлжсэн. Тэгэхээр нь байцаагчид хэл гэж байгаад байцаагч маань ихэнд очиж уулзаад энэ хэрэг илэрсэн. Болсон зүйл бол ийм юм. Мөн манай эгчийн хүсэл зоргийнх нь эсрэг хүч хэрэгэлсэн гэдэг талаар хангалттай нотлох баримт байна. Шинжээчийн дүгнэлтэнд дурдсан хатуу үзүүртэй зүйлээр үүсгэгдсэн шин гэмтэл гэдгийг энэ хүн ажлын байрандаа өлөгчгсөн байсан хутга заазуур зэргийг ашиглан талигачид хүч хэрэгэлсэн хувцас цамцыг нь уурсан байгаа юм. Мөн Эрдэнэбат сая ярихдаа араас нь хөхөвчнөөс нь татаад тасарсан гэлээ. Гэтэл хөхөвч нь урд талдаа тасарчихсан байсан. Мөн Эрдэнэбат манай эгчийг алчхаад 10 хоног хадгалсан гэж үзэж байна. Мөн талигачийг унгаахтаа энэ олон гэмтлийг учруулаагүй. Өөрийнхөө үйлдэлээр тэр олон гэмтлийг учруулсан. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нь хуульч хүний хувьд өөрт ашигтай хуулийг ашиглан ёс зүйгүйгээр авирлаж биднийг доромжилж байсан учраас арга хэмжээ авч өгнө. Бид баримттай байгаа төлөгдөөгүй хохирол болох 4 сая 594 мянган төгрөгийг нэхэмжилж байна. Энэ хэргийг үйлдсэн гээ Эрдэнэбатад хуулийн дагуу ял оногдуулж өгнө. Энэ хэрэг нь олон нийтэд айдас төрүүлсэн учраас бусдад сургамж болох үүднээс тохирсон ялыг нь оногдуулж өгнө гэж хохирогчийн дүүн шүүхийн хэлэлцүүлгийн үеэр бол ярьж байсан байна. За ийхүү шүүгдэгч Эрдэнэбатад Сүхбаатар дүүргийн прокурорын газраас тухайн үед ашиглаж байсан эрүүгийн хуулийн тусгай ангийн 91-р зүйлийн 91-ийн 2-6 буюу өөр гэмт хэргийг нуун далтлах, хялбарчлах зорилгоор 91-ийн 2-12 буюу онц харгас хэрцгий аргаар хүнийг алсан. Мөн хуулийн 125-ийн 2 дахь хэсэг заасан буюу давтан үйлдэлээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэсэн ийм зүйл ангиудаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлдээ тохирсон яллах дүгнэлт байна гэж шүүхээс үзсэн. Иймд шүүгдэгч Эрдэнэбат нь амь хохирогчийг амьд байхад нь олон тооны гэмтэл учруулан онц харгас хэрцгий аргаар боомлж санаатай алсан. Уг гэмт хэрэгээ нуун далтлах зорилгоор талигачийг шуудаалсан гэмт хэргийг үйлдсэнд гин буруутай тооцож шүүгдэгч Эрдэнэбатыг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг нь ял хүндрүүлэх нөхцөл байдалд авч үзээд түүнд 25 жилийн хугацаатай хорих ялыг оноосон байна. Мөн бүгдээрээ дээр нэг хальтхан дурдаад өнгөрсөн Эрдэнэбат нь 2014 оны 7 сарын 2-ны өдрийн 124 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 6 хоногийн хорих ялаас хугацааныхаа өмнө тэнсэн суллагчихсан байсан бөгөөд тухайн үед ашиглаж байсан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дугаар зүйлийн 1-ийн 2 дахь хэсэгт зааснаар урд нь хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн. Тэгээ уг ялаа эдэлж байхдаа буюу эдэлснийхаа дараа дахин онц хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар шийтгүүлж байгаа учраас түүнийг онц аюултай гэмт хэрэгтэнд тооцож шүүгдэгч Эрдэнэбатын үйлдсэн хэргийн шинж чанар, хувийн байдал болон урд нь тэгээд 2 удаа яар шийтгэлтэй зэрэг нөхцөл байдлыг нь бол харгалзаж үзээд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-ийн 7, 52-ийн 11 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан нийт 25 жилийн хорих ялынх нь эхний 5 жилийг нь гянданд, үлдсэн 20 жилийг нь онцгой дэглэмтэй хорих ангид идлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үтсэн байна. За хуулийн эрх зүйн мэрэгжлийн хүмүүс сонсож байгаа бол юун гяндан, юун онцгой дэглэмтэй хорих морих болоод явчваа гэж бодчих магадгүй. Энэхүү гэмт хэрэг нь болохоор 2016 онд буюу одоогийн бидний ашиглаж буй эрүүгийн хуулийг хэрэглэж эхлэхээс өмнө болсон гэмт хэрэг учраас тухайн үеийн үг хэллэг нэр томьёогоор нь ярьж байгаа гэдгийг дурдах нь зүйтэй байх. Өнөөдрийн байдлаар буюу 2025 оны байдлаар болохоор онцгой дэглэмтэй хорих анги гэж одоо ярьдаг те авдрантын хорих анги чинь бүр огт байха болчихсон.
ажиллахаа болчихсон юм байна лээ. Ингээ Эрдэнэтийн хувьд болохоор энэхүү хэргийг үлдээд 2017 оны 2 сарын 3-ны өдөр 25 жилийн ял сонссныхаа дараа өмнө нь 2005 болон 6 онд үйлдсэн хэрэгүүд нь илрээд яллынх нь хэмжээ нь ихсээд бүх насаараа хорих ялыг сонссон байгаа. Түүний хувьд хэрвээ гяндангаас гарч чадсан бол хэрвээ амьд байдаг бол ямар нэгэн хаалттай хорих ангид өнөөдрийн байдлаар ялаа идэлж байгаа болов уу гэж тааж байна. За ингээд Эрдэнэбат гих цуврал алуурчны тухай олж чадсан одоо интернет орчинд нээлттэй байгаа мэдээллүүдийг би та бүхэндээ багцлаад дамжууллаа. Бидний сонссон энэ аимшигт хэрэг бол магадгүй Монгол улсад үлдэгдсэн гэмт хэргийн түүхэн дэх ер нь бол харгас аимшигтай хэрэгүүдийн нэг гэж бол өөрийн хувьдаа дүгнэж байна. Монголд болсон бодит гэмт хэрэг болон болсон явдлын тухай баримттайгаар хүргэдэг Час өдөр подкастыг энэ хүртэл сонсоод надтай хамт байсан танд баярлалаа. Хэрвээ танд энэ мэд түүхүүдийг баримттайгаар хүргэж байгааг дэмжмээр байх юм бол subscribe тавьчаа дараарай, like, share хийж комент үлдээхээ бас битгий мартаарай. Мөн энэ дэлгэцэнд харагдаж байгаа QR кодыг банкны апаар уншуулан шилжүүлэх хийх боломжтой бөгөөд доор комент хэсэгт үлдээсэн Stream Hub линкээр дамжуулан сэтгэлийн үгээ явуулж болох юм шүү. За тэгээ бүгдээрээ тун удахгүй дараагийн дугаараараа эргээд уулзъя. Түр баяртай сонсогчдоо.